Америкийн дуу нь Вашингтонаас ирж байна. Тайланд уйгурчдыг Хятад учаасанд Америк буруушааж уйгурчууд урам хугаран гонж авч байна. Свиденд амьдардаг уйгурын бие даасан судлаач бүсгийн Нюрла Элимагийн хувьд 2025 оны 2 дугаар сарын 27-нд нь гонигоор дүүрэн өдөр болжээ. 2014 оноос нааш Тайландын цагаачтын байгууламжид хоригдож байсан 40 гаруй уйгурчдыг шинээр байршуулахад туслахаар тэр бүсгүй олон жил чучилдгүй чармаасан юм. Гэвч гэргийн дөрвөнд чармайлган жүрх шимширэн байдлаар дуусжээ. Тэдгээр уйгурчдыг чүм автобус зургаан 12 сая уйгурчдын амьдардаг Шинжангийн Кашгар хот руу орох нисгэл онгоцонд гарах болжээ. Элима Америкийн дуунд аудиогоор өгүүлдэхдээ би юм ярмааргүй байна. Өнгөрөгч 2 жил хагасад би тэдэнтэй олонтоо ярилцсан. Одоо би хайр түмсэн алдаад өөрөө мэд очирсан шиг болчихлоо. Ийм жовурыг би дэсчиж байна гэжээ. 2-7 хоногийн өмнө Элима Тайландын шүүхэд Тайландын цагаачд хорих байгууламжид хоригдож байсан 43 уйгур өргөтөд гэрч болж өгчээ. Тэгвч шүүх нь 3 дугаар сарын 27-ны өдөр энэ уйгурчууд юуны учир 11 жил хоригдсон тухай Тайландын цагаачдын төвчөөний тайлбарыг сонсохоор сэцсэн байв. Гэхдээ сонсголоос өмнө уйгурчдыг нутагтан бочоохоор тогтоосон явдал нь гадаадд байгаа уйгурчдын нийгэм утга ба хүнээ өрөх санаачлагчдыг чочирдуулжээ. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөх хөөх ажилгийг буруушаасны хамт нэгэн илэрхийлэлтэн бид өнөх ажилгад чочирж байна гэд Хятадын эрх баригчид бүх талаар нөөлттэй хандаж бучаагдсан уйгурчдын амар мөндийн байдлыг тогтмол хугацаагаар хянан шалгахыг бид уриалж байна. Хятадын эрх баригчид уйгурчдын хүнээ эрхийг хамгаалж байгаа байдлыг Тайландын засгийн газар үргэлжлэн гүйж хянан шалгаж байх хэрэгтэй гэж нэмжэлжээ. 1-р хэсэг бодлоотой өчнө жил. Хятад улсаас Бангкокт суугаа элчин сайдын яам нь Facebook дээр бичгтээ 2 дугаар сарын 27-ны өдөр хууль босоор Тайландд орсон Хятад улсын иргэд Хятадын Намфан агаарын төвөрийн компанийн тусгай нисгэн онгоцоор Хятадын Шинжаанд хүргэгдлээ гэсэн байлаа. Элчин сайдын яамны бичээсд цааш бичгтээ энэ бол Хятад Тайланд хоёр улсын хууль ба олон улсын дүрм гурамын дагуу цагаачлалын гэмт хэрэгт чухалд өгч Хятад иргэдийн эрх ашгийг хамгаалах бодит арга хэмжээ юм гээд эдгээр уйгур хүмүүсийн 10 гаруй жил хоригдсон явдлыг олон улсын харилцааны бодлоотой өчнө жилд шилжжээ. Тайландын дэд ерөнхий сайд бөгөөд батлан хамгаалахын сайд Pham Tham Wickrayaki гэргийн дөрвөнд тус сэдвэрийг зөвтгөж байлаа. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ Тайландын үе үеийн засгийн газар 3 дахь улсад байршуулахыг эрмэлжилдэг байсан ба тийм чармайлгад учирсан саадыг Америк болон Европын холбоонд мэдэгдэг юм гэжээ. Pham Tham Wickrayaki хэлэхдээ өнөө тэд ба тэдний гэр бүлд авч хэрвэл сайн сайхан төгс төгөлдөр үрдүн юм. Тайланд ч дараасгүй болно. Тайланд ер нь энэ асуудлыг шуурхай сэдвэрлэж хүн төрөлхитэн ба тэдний хамгийн их ашиг сонирхлыг ботсондоо сайшаагдах ёстой байсан. Энэ бол баярлууштай шалтгаан. Яагаад гэвэл тэд хорооноос чөлөөлөгдөж аав ээж ах トゥ үр хүүхэд авгай нартайгаа уулзах болно гэжээ. Гэргийн дөрвний хөвөл мэдээллийн хурлаар Тайландын албаны хүмүүс хэсэг уйгурчууд Хятадд очоод гэр бүлөөрөө уулзж байгаа гэрэл зураг ба видеогийг харуулж байгаа. Энэ талаар Элима X давчган дээр бичгтэн одоо болтол 3 эрэгтэй болон тэдний гэр бүлийнх нь суртал хагуулгын материал болж ашиглагдаад байна. 40 гаруй эрэгтэйгийн гэр бүл нь чөмөрөн Кашгарт дуудагдаж отлоо гэдгийг би итгэхгүй. Зармийнх нь садан төрөл нас барсан боيو хоригдж байна гэжээ. Элима чааш бичгтэн босод 37-ийнх нь сураг ба гэр бүлийн байдлыг мөтгөө гэсэн нь гэр бүлөөрөө уулзалтлаа гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Америкт амьдарч Вашингтоныг энэ явдалд оролцуулахаар шаарддаг нийгмийн зүтгэлтэн Жули Милсап X давчганд тэд хагуулах материалаар ашиглагдахдаа хөтнөө жовортой байгаагийг үгээр илэрхийлэх аргагүй. Яаж их ээж байгааг нь ойлгож болно. Жоригт хүмүүс минь шинэ амьдралын төлөө жоригтой хүмүүсэн бид үнээр та нарын урмыг хугаллаа гэж бичжээ. 2 дугаар хэсэг 11 жилийн хориул. Энэ гэрэг болтол Тайландд бас 48 уйгур хүн хоригдсоор байна. Тэд өмөглөл гойсон боловч хууль дүрмийн бэрхшээлд ороод байгаа. Тэд 2014 онд Тайландын цагдаад саатуулгажээ. Тэд бол Хятадын Юннан можоос хүн амын маймаа хийгчид нуучаар хил давуулсан 350 эрэгтэй өмгтэй хүмүүс ба хүүхдийн нэг хэсэг юм. 1 жилийн дараа Бангкок ба Анкарагийн зөвшөөрлөөр өмгтэйчүүд ба хүүхэд жонголсон 170 хүн нь Туркид байршилсаажээ. Гэвч хэд 7 хоногийн дараа эрэгтэйчүүд голтой 100 бөгөөд 9 өмглөл хүсэгчдийг Хятадд буцаажээ. Америкийн дууны сурвалжилгийг хүлээхтэн нэгэнтээ байршаад байгаа боловч Хятадд байгаа гэр бүл нь өшөө авалтад үртгэхээс өмнө нэрээ нууцлахыг хүссэн нэгэн уйгур хүн өдөр ирэх үеэ дарлал нь хөчүүдж байгаа Шинжаангаас жухцсан явцаанд дүрслэн гүүрнжээ.
Зугтхийн төлөө бид амь насны аюулыг сүрхэл болсон гэд тэрээр Хятад улс паспорт өгөхөөс дадгалдсан явдал нь 2013 он ба 2014 онд гэрч бичихгүйгээр дутаасны шалтгаан болохыг хэлж байна. Тэдний үлгэр нь Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн албан ба Amnesty International зэрэг олон улсын байгууллагын содлоонтой нийцж байна. Эдгээр байгууллагын баргалснаар бол 2017 оноос нааш ойгорчуудаар голлосон сая гаруй хүн Шинжаангийн хорих лагерт хоригдож байна. Хятад улс эдгээр байгууламжаар ажил мэргэжлийн чадвар сургаах төв, тайлширмал үжилтний эсрүүцэх зорилготой гэдэгч 2022 онд Нэгдсэн үндэсний байгууллага нь мэнд үлдсэн хүмүүсийн найдвартай гэрч баримтыг ишлэн хатуу өрөөдөл алавдлагын хөдөлмөр ба хүмүүнлэг бос нөхцөл байдал оршиж байна гэж тайлан мэдүүлэлдэн заасан юм. Бөөжгийн зүгээс эдгээр буруутгалыг жохомлж үйлгэж байна дэх нь үгээсгэж байгаа. 2014 оноос хойш Тайландд үлдсэн 53 ойгор хоригдлоос 5 хүн жухтахаар олсноос болж ял шийтгэл олж насанд хүрээгүй 2 хүнийг оролцуулсан нөгөө 5 хүн нь хоригдож байхдаа нас баржээ. Хятадын хөвлөл мэдээлэл гэргийн 4-нд мэдээлэхдээ 40 ойгор хүн Хятад улсад буцаагдсан. Тайландд үлдсэн 8 ойгорын сургийг мөтгөөжээ. Босод улс авч байршуулъя гэсэн ч Тайланд тэднийг суллахаас дадгалдаг гэж Элима Америкийн дунд хэлж байна. Тэр хэлэхдээ тэд Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөгсдийн жихаргаас хамгаалалт гуйсан боловч жихаргааных нь тэдэнтэй уулзч чадаагүй. Тэдний гэр бүлийнхэнтэйгээ нь хойлч ба дөрвөгчдийн жихаргааны хүнтэй уулзахыг хоригддог. Даалтаар суллахыг хүртэл зөвшөөрдөггүй гэжээ. Америкийн дунд дөрвөгчдийн жихаргаас үүнийг нотлуулж авлаа. Энэ нь улсад нь үл бочоох зарчим болон Тайланд улс олон улсын хуулийн дагуу гүйцэтгэх ёстой үүргөөс нь зөрчсөн тодорхой гэж Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөгчдийг хамгаалах явдлын туслах ахлагч тушаалт нь Ruvendrini Mankindewela илэрхийлж байгаа. Үл бочоох зарчим. Олон улсын хуулийн нэгэн суурь нь хүмүүсийг хавчлаг дарамтад өртөж мэдэх газарт нь буцаахыг хоригуулах явдал юм. Тайланд нь 1951 оны дөрвөгсдийн тухай гэрээд гарын үсгэж байгаагүй боловч олон улсын өрөөдөл тамлын эсрэг гэрээ сурвал ийм үүрэгтэй билээ. Хүний эрхийн ажиглагчийн Хятадын хэлтсийн эрхлэгч байсан Софи Ричардсон X давчин дээр Нэгдсэн үндэсний байгууллагыг жимлэн бичигдэн дорын номыг нь уучлах аргагүй байх байтай эдлэгэд энэ нь Хятад ба Тайландын засгийн газар хүний эрхийн хуулийг илээр зөрчихийг дэмжсээр гэж үджээ. Гашин Кашгарын бичсэнийг Наран бэлэг орчуулж Соёнбөө нэвтрүүллээ.